Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол Евразийн бүс нутгийн хамгийн том байгууллага. За энэ байгууллага 25 жилийн ойгоо энэ жил хийж байгаа. Энэ байгууллагад 2004 оноос эхлээд Монгол улс ажиглагчийн статусаар ингэ явж байгаа. За удахгүй гэхдээ энэ статус байхгүй болгож байгаа. 2027 онд энэ байгууллага шийдвэр гаргахдаа ажиглагчийн статус гэдэг цааш байхгүй гэдэг юм шийдвэр гаргацсан. За энэ тухай удахгүй манай улс төрч төрийн ордонд яриад эхэлнэ. Тэгэхээр гол юм бол иргэдийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ удаагийн тусгай сурвалжлагаараа Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдэг энэ сэдвээр бид нэг удаагийн дугаараа хийж байгаамаа. 2025 оны 9-р сар бүгд найрамд Хятад улсын далайн эргийн Танжин хотод Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болов. Уулзалтын үеэр Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын орнууд цаашид ажиглагч гэдэг ангиллалыг хэрэглэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ үйл явдлын гэрч бол Монгол улсын төрийн тэргүүн ухнаагийн хүрэлцэв. Цаашид Монгол улсын ажиглагчийн статус байхгүй болох дүрмийн өөрчлөлт батлагдах юм чинь гээд бүр гарч болох уу? Төв Азийн бүс нутагтай өрнөж байгаа олон талт хамтын ажиллагаанаас бүр огт хөндөрнө гэдэг бол бас бидний хувьд бол хоёр хөрштэй бол ер нь итгэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол тийм сайн зүйл биш. Ажиглагчаас одоо гарах гэсэн ийм дүрмийн зохицуулт бол байхгүй байна. Шахаптай бид нар харилцаагаа бол одоо таслах ч юм уу, холдох ч юм уу тийм байж болохгүй л дээ. Энэ бол манай аюулгүй байдлын асуудал. Нэн тэргүүнд аюулгүй байдлын асуудалд маш чухал. Тэгээ хоёрдугаарт геополитикийн ашиг сонирхлоос ч гэсэн энэ бол Монголд маш их хамааралтай учраас олон туйлт ертөнцийн архитектурын тогтож байна шүү дээ. Олон улсын харилцаа. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар тооцоход бол нэг тийм болгоомжлох гэхээсээ илүү энийг шинжлэх ухаанчаар үйлж дүгнэж судалж үзээд эндээ идэвхтэй оролцох шаардлагатай л гэж бодож байна. Өөр байгууллагад ажилдаг дөрвөн судлаач Монгол улсыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагад оролцох ёстой гэж байна. Монгол улс газар зүйн хувьд Төв Азийн, улс төрийн ойлголтоор зүүн хойд Азийн улс. Дэлхийн газар нутаг хүн амын талыг нэгтгэсэн Шанхай хамтын ажиллагааны байгууллага хэмээх Евразийн хамгийн том байгууллага ямар зорилгоор хэрхэн байгуулагдсан түүхийг тодруулъя. 1991 он Монголын хойд хөрш зөвлөлт холбоот улс Задран унснаар Евразийн геополитикийн зураглал үйлсээрээ өөрчлөгдсөн. Төв Азийн бүс нутагт Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Туркменстан гэсэн 5 шинэ улс гарч ирэв. Эдгээр улсын өмнө хамгийн ихэнд тулгарсан асуудал бол хилийн маргаан, аюулгүй байдлын тодорхойгүй байдал. Энэ үед Оросын холбооны улс бүгд найрамд Хятад улсын харилцаа дөнгөжил хэвийн болж байсан ч зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан эдгээр улстай олон 10 жил үргэлжилсэн хилийн маргаануудаа шийдэж чадаагүй байлаа. (1996 он Бээжин, Москва болон Төв Азийн 3 улс нэгдэж Шанхай 5 хэмээх хамтын ажиллагааны механизмыг байгуулав. Шанхай 5 гэдэг нь Хятад Орос дээр нэмэгдээд Казахстан, Кыргызстан, Тажикстан. Шанхай 5 гэж анх байгуулагдчихсан үнд суурь нь бол Төв Азийн бүс нутагт бүгд найрамд Хятад улс Хятад онцгойлолтой социализмыг хөгжүүлэхийн тулд Хятадыг тойрон хүрээлж байгаа энэ бүс нутгуудаа өөрөөр хэлбэл итгэлцлийг бий болгох, цэргийн сөрөг төвлөрлийг багасгах юм зорилготой байсан. Энэ үүднээс хамгийн түрүүнд бол Төв Азийн бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, хил дагуух байгаа одоо улс орнууд бол хилийн дагуу байгаа цэргийн одоо хүчнийхээ тоо бол хязгаарлах ийм чиглэлтэй байсан. 2001 он Шанхай 5 дээр Төв Азийн Узбекистан нэгдснээр тус бүтэц өргөжиж Шанхай хамтын ажиллагааны байгууллага албан ёсоор байгуулагдлаа. Олон улсын харилцаанд Америк бүгдийг мэдгүй. Европ мэдгүй. Олон улсын харилцаанд Хятад гэж ийм улс орн байна. Оросын холбооны эсрэг гэж орн байна. Энэ олон улс орнуудын хамтын ажиллагааны үр дүнд бол бид нар өнөөгийн дэлхийн шинэ дэвжүүрмийг бол тогтоох юм гэдэг. Энэ гол санаагаар Шанхай хамтын ажиллагаа бол олон төрлийн дэвжүүрний толгойн багна гэдэг ийм одоо зүйлийг бол 2002 оны одоо уулзалтаар бол энэ зүйлийг бол Шанхай хамтын ажиллагааны тунхаглалын баримтчгүүдэд оруулж ирсэн.
Оросын хувьд Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг Төв Азад стратегийн нөлөөгөө хадгалах чухал механизм гэж үзсэн бол Хятадын хувьд Шинжааны тогтвортой байдал Төв Азийг эрчим хүч аюулгүй байдлын найдвартай ард тал болгохыг чухалчилсан. Гол асуудал нь бол юун дээр төвлөрж ирсэн бэ гэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үндсэндээ бол терроризм. За тэгээд экстремизм буюу хит туйлшрах үзэл, салан тусгаарлах үзэл буюу сепаратизм гэдэг. За энэ салан тусгаарлах үзэл гэдэг маань гол асуудал нь бол юу вэ гэхээр ялангуяа шинжээ уугартай холбоотой эсвэл төвдөлтөй ч юм уу. Гол асуудал нь бол энэ шинжээ уугартай холбоотойгоор энэ салан тусгаарлах үзэл, тэгээд энэ хит туйлшрах үзэл, тэгээд олон улсын терроризм гэж. Энэ үннийхээ хүрээнд бол гол ажлууд нь төвлөрж ирсэн. Нөгөө нэг зүйл бол өөрөөр хэлбэл энэ хар тамхины хууль бус 8 хүний 8-тай холбоотой асуудлаар бол хууль сахиулах гишүүн орнуудын хууль сахих байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, тэгээ хамтарч ажиллах энэ чиглэл. Тийм учраас бол бидний хувьд бол яг Монголын яг оролцох юм гол юмнууд бол байгаагүй. $2004 оны 6 дугаар сарын 17 Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 12 дугаар шийдвэрээр ажиглагчийн статус авсан. Ажиглагчийн ангилалд байснаар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралд оролцох, Шанхай хамтын ажиллагааны байгууллага нэмэх, Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын арга хэмжээнүүдэд оролцох, засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт, яам агентлагуудын уулзалтад оролцох, мөн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм. Шанхай хамтын ажиллагааны байгууллага өргөжин тэлсээр байлаа. Нэг л зүйл бол Монгол улсын үе үеийн төр засгийн тэргүүн нар энэ шхабын дэд хэмжээний уулзалтанд оролцохдоо хэлдэг үг бол бидэнд ажиглагчийн статус л хангалттай. Бид энэ статусаа хадгалаад явнаа л гэсэн үгийг 25 жилийн турш илэрхийлсээр ирсэн байна. Цаашид Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай худалдаа хөрөнгө оруулалт, хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, хот байгуулалт, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл боловсрол, цахим шилжилт болон хүмүүнлэгийн бусад салбарт харилцан ашигтай, өр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. 2017 он Шанхай хамтын ажиллагааны байгууллагад энэтхэг Пакистан улсууд гишүүнээр хэлсэв. Араас нь 2023 онд Иран, 2024 онд Белорус улс гишүүнээр жинхэлснээр Шанхай хамтын ажиллагааны байгууллага бүрэн эрхт 10 гишүүн улстай болсон. Тус байгууллагын яриа хэлцээрийн түнш орнууд Турк, Шри-Ланк, Азербайджан, Армени, Камбож, Непал, Египет, Катар, Сауди Араб, Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, харин ажиглагчаар Монгол болон Афганистан улсууд байлаа. Монголын мөнхийн хөрш Орос улбаны улс, бүгд найрамд Хятад улс, 3 дахь хөрш Энэтхэг зэрэг цөмийн зэвсэгтэй том гүрнүүд, ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамд хорнууд, шашин соёлын ялгаатай улс орнууд Ишхабыг бүрдүүлсэн. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд бол яг үннийг хэлэхэд ирээвэр хураавар, янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн итгэл үнэмшилтэй ийм улсууд байдаг. Гишүүн орнууд нь хоорондоо ингээд дотроо байлдаад идэг. Тэгээ Пакистан, Афганистан, за Иран нь бол ингээд бүс нутгийн орнуудтайгаа нэлээд асуудалтай байна. Дүүгэрч орохгүй одоо ингээд нөгөө булангийн орнууд байж байгаа 6-7 орн байж байгаа хаан засаглалтай эдгээр орнууд руу цохилт өгöd эхэлсэн. Тэгэхээр нөгөө Арабын нэгдсэн Эмират, нөгөө Сауди Араб зэрэг орнууд ч нь бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын зочин статустай байж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд харахаар бол нэлээд асуудлууд байна. За одоо хэдүүлээ нэг ойлголтыг тодорхой болгох юм. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын цэргийн эвсэл мөн үү? За эсвэл худалдаа эдийн засгийн интеграц уу? Эсвэл засгийн газрын хоорондын яриа хэлцээний механизм. Энэ талаар бид олон улс судлаач нараас асуусан одоо үргэлээ. Шанхай хамтын ажиллагааны одоо чиг үүрэг үйл ажиллагааны одоо чиглэлийг бол бид нэр одоо НАТО гэдэг юм уу барууны өрөндийн одоо холбоо шиг нэг тийм цэрэг эвслийн холбоо гэж өнгөц байдлаар тайлбарлаж байсан. Гэхдээ энэ бол бас тийм биш байна. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллага цэргийн эвсэл биш шүү дээ. Энэ бол зүгээр нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй
бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллага байхгүй юу. Тэгэхээр энийг одоо цэргийн эмсэл гэж ойлгоод байдаг байхгүй юу. Энэ бол тийм биш. Зүгээр хүмүүсүүд бол юу гэж ойлгодгоо гэхээр нөгөө Шанхай гэдэг нэр байгаа учраас энэ бол ерөөсөө хятадын талын байгууллага байна гэсэн ийм хардлага байдаг. Энэ тэгэхэг Пакистан, Иран ч гэсэн Шхаб руу орохдоо бол аюулгүй байдлын зорилгоор орчод байгаа. Нөгөө эдийн засгийн нэгдсэн орон зай болж чадахгүй байгаа. Тэгээ нөгөө хэд ч гэсэн стратегийн талаас Шхабд орсноос биш эдийн засаг гэж ороогүй. Тиймэрхүү байдалтай. Бараг бие биентэйгээ барьцаад орсон юм шиг байгаа. Тийм. Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол анханасаа аюулгүй байдлын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын байгууллага. Энэ ямар нэгэн эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх гэх мэтийн ийм үндсэн зорилготой биш. Тийм учраас бид хит их эдийн засгийн үр дүн, худалдааны интеграц, эдийн засаг хөрөнгө оруулалтын ийм тоо эсвэл ямар нэгэн хөшүүрэг хүлээх нь бол одоо өрөөсгөл гэж бол үзмээр байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахын тулд алан хядлага буюу терроризм, салан тусгаарлах хөдөлгөөн буюу сепаратизм, хит даврах үзэл буюу экстремизмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Сайн ажилбал бүрэн эрхт гишүүн орнууд нь бүгд олон үндэстэн яснаас бүгдсэн бүгд найрамдах улсуудаж мөн дотроо алан хядлах, хит даврагчдын үймэнтэй үргэлж тулгарч байдаг. Харин манайд ийм аюул үгүй гэж болно. Харин бидэнд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын олон талт хамтын ажиллагааг ашиглан эдийн засгаа хөгжүүлэх сонирхол бий. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хэмжээнд өнгөрсөн 25 жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн эдийн засгийн мега төсөл хөтөлбөр байдгүй. Ер нь бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бол одоо томоохон хэрэгжсэн яг одоо мега хөтөлбөр, яг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын мега хөтөлбөр гэдэг бол одоогор бол тийм том хөтөлбөрүүд бол байхгүй. Хоёрдугаарт бол Монгол улс бол зөвхөн ажиглагч статустай байсан учраас Монголын чиглэлд бол бид нар бол зөвхөн техникийн хамтын ажиллагаа, мэдээлэл, ажиглах гишүүнүүд мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хурал симпозиум хийгдсэн болохоос бид нар бол ажиглагч гэдэг маань бол үндсэндээ яг одоо энэ үйл ажиллагаанд бол 100% оролцох юм юу бол байхгүй. 24 оны байдлаар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 10 улс хоорондын худалдааны эргэлт 514 тэрбум доллар болсон байна. Бүгд найрамд Хятад улсын зүгээс 25 оны байдлаар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орнуудад үндсэндээ 14 долларын хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна. Цаашдаа өнгөрсөн оны 9-р сард хийгдсэн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын энэ юуны үеэр дэд хэмжээний үйлчлэлээр тунхаглал гаргахдаа бас энэ Шхабын хөрөнгө оруулалтын банкыг байгуулахаар зорж байгаа. Хөрөнгө оруулалтын банкыг байгуулах хүрээнд цаашдаа гишүүн орнуудаа 10 одоо их найдын хэмжээний цаашдаа олон жилийн хөрөнгө оруулалтыг бүгд найрамд Хятад улсын зүгээс хийнэ гэсэн. Энэ бол гишүүн орнуудаа байна. Тэгэхээр бид бол ажиглагч орн. Эдийн засгийн талаар бас жоохон тийм Европын холбооч байдаг юм, ASEAN шиг тийм болъё гэсэн бодолтой байдаг юм шиг байгаа. Янз бүрийн арга хэрэглээл байгаа. Болж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэгээд болж өгөхгүй байгаагийн одоо нэг жишээ нь гэвэл Орос Хятад хоёр цаагаараа болж өгөхгүй байгаагаа хүлээн зөвшөөрчөд байгаа юм шиг байна. Яагаад гэвэл нөгөө хэд чи БРИКС руу анхаарлаа хандуулчихад байгаа байхгүй юу. БРИКС нь Шхабаас илүү эдийн засаг руу илүү ач холбогдолтой болоо явчихж байгаа байхгүй юу. Нэвтрүүлгийн ихэнх дурдсанчлан Тянжины хамтын ажиллагааны дагуу Монгол улс цаашид ажиглагчийн статустай байх боломжгүй. Тянжин хотноо гарсан энэ шийдвэр Монголд зориулсан шийдвэр байсан уу? Биш. Энэ бол одоо өөрөөр хэлбэл энэ чинь ганцхан ажиглагч нь бол одоо үндсэндээ Монгол улс, Афганистан байлаа шүү дээ. Тэгээ энэ дэр чинь бол баг 10 гаруй одоо яриа хэлцээний түнш гэдэг статустай улс орнууд байж байгаа. За тэгээд зочин статус гэдэг. Тэгэхээр ийм байгаа учраас энийг бол үндсэнд нь бол нэг мөр болохын тулд бол жинхэнэ гишүүнээс бусад бүх улс орнуудыг түншийн статустай болгож байгаа. За энэ бол өөрөөр хэлбэл Тянжины одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гаргасан энэ том асуудал байж байгаа. Тэгэхээр энэ 2026 онд энэ дараагийн одоо дээд түвшний улсуудыг зохион байгуулах улс нь бол Киргиз улс байж байгаа. За тэгэхээр одоогийн энэ Киргизийн улс болох Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтаар нэг асуудал нь бол одоо ингээ бүтэн нэг жилийн хугацаанд Шанхай хамтын ажиллагааны байгууллага дөрөнд өөрчлөлт оруулж
хөгжиж энэ үндсэндээ хүчин төгөлдөр болно гэсэн үг шүү дээ. Энэ оны 6 дугаар сарын 15-нд Киргизийн Бишкек хотноо Шхабын 25 жилийн ой дээд мөн 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно. За өнөөгийн байдлаар энэ дүрмийг төслийг ямар нэгэн байдлаар олон нийтэд гаргаагүй байна. Шинжилсэн дүрмийг тухайн улс орнууд хүлээн зөвшөөрч, сойрхон баталж, тэгээд одоо нийтийн чихний ээлжинд гишүүн орнууд үүнийг мөрдөнө. Тэгэхээр энийг мөрдөх гэдэг бол бүх гишүүн орнууд бүгдээр ёсчлон баталж мөрдөнө гэдэг бол тийм богино хугацаанд шийдэгч бас зүйл биш. Тэгэхээр манайх өөрийн гэсэн одоо үдэн санааны одоо чиг шумаас одоо цаашдаа харах хэрэгтэй. Өөрөлдөл олон улсын одоо энэ чиглэл цаг агаар бас өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ цаг агаарт бид нар тохирсон хувцас өмсөх хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхгүй бол одоо нэг гадаа хүйдэн халуун байхад бид нар шорттой юм уу эсвэл дахтел өмрөөд яваад иж болохгүй л гэсэн. Тэгэхээр бид нар нөхцөл байдалтай уялдаад Монгол улс цаашдаа Шанхай хамтын ажиллагаанд бол маш их төвтэй оролцох хэрэгтэй. Энийг бол бодит одоо том алхмуудаа хийж эхлэх хэрэгтэй ойлгосон байр суурь байна. Эрх зүйн баримт бичгийн ирэмб гэж байдаг. 1992 онд батлсан үндсэн хууль бол эрх зүйн баримт бичгийн ирэмбийн нэгт байдаг. За хоёрт бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үүс баримтлал 2010 онд батлагдсан баримт бичиг байгаа. За энэ хоёр баримт бичигт Монгол Улсаас гарч байгаа бүх төрийн бодлого шийдвэрүүд бүрнээ нийцэж явах хэрэгтэй. 2011 онд энэ хоёр баримт бичиг нийцүүлээд манай улс гадаад бодлогын үүс баримтлалаа шинжилсэн байна. Монгол улс инхийг эрхэмлсэн нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлого явуулна. Орос улбаны улс бүгд найрамд Хятад улстай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны бодлогын энэ тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлнэ. Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо, Энэтхэг, бүгд найрамд Солонгос улс, Турк зэрэг өрөнд орны улсууд холбоотой 3 дахь хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэжээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад манай улс түншийн статустай болох нь гадаад харилцааны эрсдлийг авчрах уу? Монголыг шхабд эсчих юм бол Америк нэгдсэн улс гэдэг юм уу томоохон ардсан гэгддэг улсаас татгалзах зүйлгүй гэдэг. Энийг бид нар бас бодолцох хэрэгтэй. Тэгэхээр шхабд эс одоо энэ тийг байт юм уу одоо Арабын нэгдсэн Эмират гэдэг юм уу чөлөөт эдийн засаг, либерал эдийн засгийг одоо хөгжүүлээд байгаа энэ улс орнууд ч бас адилхан орцсон юм шүү дээ. Тэгэхээр Монгол улсын улс төрийн одоо сонгосон байр сууриас ухран хазаа гэсэн тийм одоо зүйл бол харганда ажиглагдахгүй байна. Яг одоо Монголыг үдшээ оргиж би тулгын шаардсан ийм баримтыг бол би мэдэхгүй. Ийм боломж ер нь бол одоо олон улсын харилцаанд бол байхгүй. Олон янзын төвшөнд гадаад харилцааны Оросын холбооны улсын гадаад харилцааны сайдын мэдээлэл, хэвлэлийн баг хурал. За тэгээд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нэрийн бичгийн даргын төвшөнд. За мөн одоо бүгд найрамд Хятад улсын гадаад харилцааны сайдын мэдээлэл хурал дээр бол юу гэж хэлжсэн бэ гэхээр Монгол улсыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсгэд бид ямагт баяртай байх болно л гэдэг мэдээлэл хийжсэн. Ямар баяртай байх болно. Монгол улсын 3 төршийн бодлого гэдэг чинь бол өндөр хөгжилтөө ардчсан улс орнуудаа бүх салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг үзэл баримталтай заасан. Тэгэхээр Америк Монголын харилцаа 3 төршийн бодлогод ямар асуудал хамгийн том сорилт вэ гэхээр энэ бол ерөөсөө Монгол улс ардчлаасаа л ухрах, зах зээлийн эдийн засгаас ухрах, тэгээд авторитар дэглэм тогтох. Түүнээс биш бол бид Шанхай хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр илжлэхэд Монгол Америк харилцаанд ямар ч нөл үзгүй. Дэлхийн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа. За дээрэс нь бидний хувьд ойролцоо нийгмийн байгууллал, за амьдралын хэвшил, аж ахуй эдийн засаг ойролцоо ийм 10 гаруй. За дээр нь түнш гаруй бас 10 гаруй ийм 20-од улс орны
төр засгийн төлөөлөл, төр засгийн тэргүүн нарын хэмжээний энэ олон талт хамтын ажиллагааны эндэртэй бид өөрсдийнхөө дуу хоолойг, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ гэдэг бол бас их боломжилт олон талт хамтын ажиллагааны хэлбэр. Аюулгүй байдлын үүднээс бол бид нар шхаптай бол холбоотой байх хэрэгтэй. Манай Монгол улс мөнхөр хоёр хөрш ордоогоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаат олон мянган жилийн турш гадаад худалдаа бизнес ингэж явуулж ирсэн. Нийт худалдааны эргэлтийн одоо 80-90% нь экспорт импортын зах зээл Орос руу гарч идэг ийм онцлогтой орон. Ийм стратеги иж бүрлэн түншлэлийн харилцаа байж байгаа. Заавал Шанхай хамт ажиллагааны байгууллагыг ашиглаж эдийн засгаа одоо тэтгэнэ гэдэг. Энэ бол шаардлагагүй гэдэг ийм бодолтой судлаач нар бол байд юм байна. Нөгөө талдаа бол энэ Шанхай хамт ажиллагааны байгууллагын бүтцийг ашиглаад бусад энэ Төв Азийн орнууд, за энэ гишүүн орнууд, түнш орнуудтай харилцаагаа илүү сайжруулах ойртох ёстой гэдэг ийм байр суурьтай судлаач нар байна. Мэдээж Монгол Улсын гадаад бодлогыг бол улсын хурл тодорхойлдог. Ерөнхийлөгч ерөнхий сайд ерөөсөө биш. Энэ хүмүүс бол илэрхийлдэг. Тэгэхээр улсын хурл энэ дээр ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагатай. Яагаад шаардлагатай гэдгийг бид нэвтрүүлгийн эхэнд бол дурдсан. Монгол улс цаашид ажиглагч гэдэг статусыг Шанхай хамт ажиллагааны байгууллага дээр эзэмшгүй. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ түрээд өндөрлж байна.